Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2023 онд 21 аймагта бие даасан орон нутгийн танхимуудыг бие даасан барилга байгууламжтай болгох энэ ажлын хүрээнд манай Дорногов аймгийн худалдаа аж үйлдвэрийн анхны бие даасан барилга байгууламж ашиглалтанд орж өнөөдөр хагаа нээлээ. Ингээ бүгдээрээ Дорногов аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимны дахь дэргэдэх Дорногов үйлдвэрүүд рүү орцгоё. Манай Дорногов аймагт үйлдвэрлэлүүд төв маань ингээд дотор талаа ингээд үзэсгэлэнгийн ийм 15 м 18 харьцаатай ийм том заалтай. За хоёр давхартаа сургалт хариуцсан ажилчид энэ Дорногов аймгийн танхимын үндсэн ажилчид суух ийм салбар танхим маань ингээд ажиллаж байна. Дорногов үйлдвэр төв маань баригдаж бий болсон энэ Дорногов аймагт яг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ манай энэ үйлдвэр Дорногов үйлдвэр төөр борлуулах, цаашлаад том түншүүттэй болох. Энэ аялал жуулчлалын чиглэлээр манай аймагч хамгийн ойрхон аймаг шүү дээ, тийм үү? Тэгэхээр хамгийн түрүүний аялагчид ирээд Дорногов үйлдвэрлэлүү төөр орно. Тэдэнд үнэхээр хэрэгтэй тийм бараага Дорногов үйлдвэрлэлүү төвөөсөө аваад мөн тэндээс их хэмжээгээр худалдан авах ийм ажиллагаа хийх. Цаашлаад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн явуулж байгаа 85 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэрийг орон нутагт байгаа бизнес эрхлэгт шууд хүргэх ийм л боломжтой. За ингээд манай Дорногов үйлдвэр төөр маань ирж өөрчлөлөөрэй. Дорногов үйлдвэрлэлүү төв маань бас Дорноговын бизнес эрхлэгч Дорногов үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн энэ төөрөө дамжаад гадаадын зах зээл үнэхээр байр суурь эзэлж олон бизнесийн олон сайхан компаниуд томрох хаалгаа нээхийг манай Дорногов үйлдвэр төөр бас эхлээрээ баярлалаа та бүхэндээ.